Хай. За би өмнөх бичлэг дээрээ дутуу төрсөн талаараа бичлэг хийнэ гэж хэлжсэн. Ер нь дутуу төрсөн бэбинүүдийг яаж асрах уу, өөрөө яаж асаргаа хийх үү гэдгээ, өөртөө яаж асаргаа хийх үү гэдгээ зүгээр л өөрийнхөө туршлага дээр үндэслээ та хэдтэй ярьж өгье гэж бодсон юм. За эхэлцгээе. Тэгэхээр дутуу яриаг өсгөхөд яг юуг анхаарах вэ гэхээр хамгийн түрүүнд дутуу төрөх байх хэрэгтэй. Тэр нь яг юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол яаж ийж хичээж агаад дутуу төрөхгүй байх юм бол таны хүүхдэд болон танд ямар нэгэн эрсдэл учрах хувь нь ер нь бол буурнаа гэсэн үг. Тэгэд ер нь дутуу төрөхгүй байхыг яаж хичээх вэ гэхээр жирэмслэхээс өмнө аюу сайн төлөвлөөд жирэмсэн байх хугацаанд биеэ сайн гамнах хэрэгтэй гэж би бодож байгаа. Биеэ гамна гэхээр ерөнхийдөө л яг ингээл байн хэвтэйл ч юм уу тэгээд энэ гэсэн үг бол биш. Ерөнхийдөө өөрийнхөө ажлын ачааллыг тохируулаад стрессээ зохицуулаад тэгээд ер нь өрөвсөл янз бүрийн өвчин байна уу гэдгээ сайн үзүүлээд тухайн үзлэгтэй ороод бүх юмаа тэгээд аль болох сайнараа л эрүүл байх гэж хичээх хэрэгтэй юм шиг санагдсан. Ер нь ингээд дутуу төрөлтийг ингээд судлаад үзсэн тийм судалгаа байт юм байна. Эхний лагсын нэг юм чинь ярьж исэн яриаг нь сонссон. Тэр болохоор ер нь бол ээжийн стрессээс үүдэлтэйгээр хүүхдүүдээс дутуу төрөх магадлал ер нь бол бараг нэг 70-80% байдаг гэсэн. Тэгэхээр нэлийн өндөр хувь гэнгүүт бид нар ер нь бол өөрсдөө стрессээ бас менеж хийх боломжтой. Тэгэхээр аль болох стрессгүй байгаарай. Тэгээд тэрэн дээр нас гэр бүлийнхэн сайн тусалж дэмжиж өгөөрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд ямар нэгэн өрөвсөл байх юм бол тэрийг сайн эмчлүүлж авах хэрэгтэй. Тухай бүрдээ үзлэгтээ ороод явах хэрэгтэй. Хяналтандаа ороод явах хэрэгтэй. Тэгээд ер нь бол ээж нь тамхи татахгүй байх хэрэгтэй гэж бас зөвлөд юм байлээ шүү. Дутуу төрөлт нь яг юу гэсэн үг вэ гэхээр ер нь хэдэн 7 хоногтой дутуу төрөлт гэж үздэг вэ гэхээр 27-оос 36 хүртэлх 7 хоногтой хүүхдийг бол ер нь бол дутуу төрөлт гэж үздэг юм байлээ. Биеийн жин нь бол тухайн тэлтийн хугацаанаас хамаарат өөр байх боломжтой. За ерөнхийдөө ингээд энэ хугацаанд магадгүй тэгээд та 32-оос эсвэл одоо 36-аас ингээд доош 7 хоногтой байхад ингээд ямар нэгэн бадлалт өгөөд эсвэл тоонус өгөөд авах юм бол яаралтай эмнэлэг дээр очих хэрэгтэй юм билээ шүү. Миний хувьд яг дутуу төрсөн түүх нь юу вэ гэхээр би нөгөө яг тэр төрхийнхөө 2 хоногийн өмнө ер нь л үзүүлсэн. Би 32-оос 33 7 хоногтой тэр төрсөн. Тэгээ би яг 2 хоногийн өмнө үзүүлсэн. Тэгээ 2 хоногийн өмнө үзүүлэхэд ер нь бол хүүхэд хэвэн байна, жин хэвэн байна. Одоо босоод ямар нэгэн ургийн гажиг байхгүй. Ер нь бол тогтмол үзэлгүүдтэй хамрагдаад явж исэн болохоор хайрцангуй гайг байсан. Гэхдээ би өөрөө болохоор нөгөө нэг нэлийн тоонустай яваад исэн. Тоонустай тэгээ би нэлийн ачаалалтай ажилладаг байсан. Тэгээд суугаа ажил хийдэг. Тэгээд ачаад айгүй олон хүмүүстэй харьцдаг. Тийм болохоор надаас ингээд нэлийн энерги шаарддаг, стресстэй тийм ажил байсан. Тэгэнгუთ ер нь бол стрессээс үүдэлтэй тоон ус гэх юм уу ер нь бол их байсан. Тэгээ би яг төрхийнхөө 2 хоногийн өмнө үзүүлсэн гэдгсэн шүү дээ. Тэгээд дараа 2 хоногийн дараа болохоор яасан бэ гэхээр ингээд жоохон ингээд доош ингээд жоохон ингээд бацлаад байгаа юм шиг болоодсэн. Тэгээл би тэгэхээр тоноос өгж байгаа юм байлгүй дээ. Тэгээд тоохгүй ер нь бол хөлөө сайж хөвдөөд тэгээд тэр шөнжөнгөө ер нь бол жоохон ингээл нурууж хилээл гэд жоохон бацлал тэгээдсэндээ би угаасаа төрхийн хөдлөө гэх юм угаасаа л амар хүнд байх гэд хүлээгээд авсан учраас ерөөхдөө бол энэ арай биш байхаа зүгээр тооноос байхаа гэж бодоод тэгээ маргааш нь дахиад бүтэн өдөр шахуу болоод орой яг 6 цагийн үе алдаж бүр ингээд тэсгийн харахгүй яг тийм тэсгийн харахгүйчлээ ер нь бол нэлээд өвдөлтийнх нь хүч нэмэгдээд тэгээд эмнэлэг дээр очиод үзүүлсэн чинь 8 уруу нэгдсэн одоо төрсөн.
Яа тэгэл би бүр шок. Арайч төрчин гэж би бодоогүй. Тэгээд би бараг декретийнхаа мөнгийг аваагүй. Бүр юу ч бэлдээгүй. Надад бүр нэг цүнхч байхгүйсэн. Тэгэл одоо 8 нэгдсэн учраас угаасаа ингээд тэгээ удаа өвдсөн. Тийм учраас угаасаа төрүүлэхээс өөр арга байхгүй гэтгсэн. Тэгэл би шууд орой 6 гэж очивол тэгээ хахад орой 8 цаг болж хаад төрсөн. Иймэрхүү процесс болсон. Тэгэхээр би жоохон хинэггүй төрлийн хүн юм шиг байлээ. Тэгээд өвдөлтөө нөгөө нэг ингээд анзаарахгүй яваад идэг. Тийм болохоор тэгэл ер нь дотор төрсөн. Хэрвээ би нөгөө нэг жоохон анзаарахтай байгаад өмнө ингээд одоо магадгүй тэр шөнө өвдөж маргааш өглөөний нэрт яваад очсон бол магадгүй надаа магний гэж юм эсвэл нөгөө тогтоодог тариа гэж үүд юм лээ. Булчингийн солилдог. Тийм зүйлс хийгээд ер нь бол хүүхдийн тогтоох боломжтой байсан мэлээ. Ер нь бол боломж байдаг юм лээ. Тэгээ би ер нь хинэггүйгээс болоод төрсөн. Ер нь бол хүүхэд ингээд гидсэндээ байгаа 1 хоног нь одоо гидснээсээ гарсан тийм 10 хоногтой тэнцдэг гэж ер нь бол эмчнэр хэлж өгсөн. Тийм учраас илүү аль болох нэг өдөр ч болох яг нөгөө тэлтийн хугацааны хэтрээгүй болвол нэг өдөр ч гэсэн хүүхдээ ингээ гидсэндээ байжуулах нь илүү дээр юм байли шүү гэж зөвлөмөр байна. За тэгээд дотоод төрөхөөр чинь ер нь их асуудалтай. Бүхэл юм асуудалтай. Ер нь бол миний төрөлхийн төгс ер нь жоохон асуудалтайсэн. Яагаад гэхээр би шууд ингээл ер нь бол би нэлийн хөдөлгөөн хийдэг. Тэгээд би ер нь аль болох урагдaltaгүй төрчих юмсан гэж хичээжсэн. Тэгээд нөгөө нэг дондор нь йога мага гэл би амар сайн алхдаг байсан. Ер нь бол урагдaltaгүй төрхийн тулд урагдахаар ер нь бол амар гэдэг тийм сэтгэл зүг ингээд өөртөө авсан. Тийм болохоор аль болох урагдaltaгүй төрнө гэж бодож исэн. Тэгсэн чинь яг төрөх явдад юу болсон бэ гэхээр манай хүүхдэн 32-оос 33 төдөө төрсөн гэдгсэн шүү дээ. Тэгэхэд бол би шууд л хязгангаа ажиллуулсан. Шууд төрхийн орон дээр гараад баг ажиллуулсан. Яг нөгөө төрөлт эхлэх үед яг ажиллуулсан. Яагаад гэхээр тухайн хүүхдийн маань нөгөө нэг тархинд даралт өгж болохгүй маань яг төрөх явдад. Яагаад гэвэл 32-оос 33 7 хоногтой учраас тархин сайн хөгжөөгүй. Ингээд би хэрвээ ингээд төрөх явцдаа хүүхдийн тархинд ингээд даралт өгчих юм бол магадгүй ингээд тархитлагандаа жоохон асуудалтай юм уу төрөх магадaltaй юм билээ. Тийм учраас би шууд л хязгангаа ажиллуулсан. Тэр бол надад баруун төрхийн өвдөлтөөс илүү амар өвдөлттэйсэн. Тэгээд ер нь бол хүүхдийн одоо нөгөө нэг юм чухал эрхтнүүд нь 33-аас хойшоо юм уу ер нь бол сүүлийн 1-2 сартаа илүү сайн хөгждөг юм байна л да. Жишээ нь уушиг нь тэгээд дүрх нь тэгээд одоо ингээ хүүхд яг ээж ахын гидсэнд 1-2 сарын хугацаанд илүү өөхөлдөг. Одоо хүмүүс ингээл сүүлийн 1 сард л ингээл гидстэй амар том болсон гэдэг шүү дээ. Тэр нас тэрнтэй холбоотой байх гэж бодож байна. Тэгээд бас тархины хөгжил мөжилгээд ер нь л нэлийн гол эрхтнүүд нь яг хөгжиж амжаагүй байгаа болохоор жоохон эрсдэлтэй гэж үздэг юм байлээ. Тэгээ би яг төрсний дараагаар болохоор манай эмч маань шууд намайг дуудаад за дотоод төрнө гэдэг бол ер нь бол хүүхэд чинь амьд үлдэх эрсдэл нь одоо ингээд амьд байх магадлал нь ер нь бол ингээд 80%-аар буурч байгаа гэсэн үг шүү. Тэгээд ер нь бол хүүхэд чинь өөрөө мэднэ. Тэгээд ээж ах насраа ер нь бол айгүй чухал байт юм аа гэж хэлж ийсэн. Гэхдээ би ер нь бол анхлан төрж байгаа ээж тэгээд дотоод төрсөн хүүхдийн асаргааны талаар юу ч мэдэхгүй одоо яандаа л гэж бодсон. Тэгэл яг хүн чинь тэгээд ээжийнхаа инстинктээр ээж болсон инстинктээрээ гэх юм уу. Тэгэл ер нь ардталт нь даваад гарсан л гэж бодож байгаа. Хүүхэд ер нь тэгээд нөгөө нэг шууд төрөнгуутлаа ингээд инкубаторт орчдөг шүү дээ. Тэр чинь ер нь зайл ингээд уушиг нь хөгжөөгүй ингээд ер нь бүх юм нь хөгжөөгүй байгаатай. Бүх одоо чухал эрхтнүүд нь сайн хөгжөөгүй байгаатай холбоотой юм байли шүү. Тэрийг бас зүгээр болохоор би баг ингээд инкубатор л аваад явахад нь би бүр ингээд амар баг ингээд над дээр үлдээч болдгүй мүү гэдэг тийм сэтгэлдүүтэй байсан. Яагаад гэхээр би ингээд тэр миний одоо төрсөн өрөө 2 ортой байсан. Тэгээ 2 орон дээр нэгэн дээр нь би, нэгэн дээр нэг хажууд маань нэг ихч төрж исэн.
Тэгээ тэр их болохоор ямар нэгэн хүүхдийн асуудалгүй өөрөө асуудалгүй төрсөн. Тэнгуй шууд ингээд хүүхдийн ингээд тэжин дээр нь тавиад үлдээчихэж байгаа байхгүй юу. Тэгэл би ингээд нэг арай ээж нэг юм төрөөл тэгэл тэгсэн чи ингээд манай хүүхд эхлээд нэг ихний 5 секунд уйлаагүй тэг би шууд ингээд шоконд ороод яана гэж амар бодсон чинь ашгүй уйлсан. Тэгэл уйлал тэгэл 3 уйлуулаад ээжийнхний ингэр дээр нэг наачаал тэгэл харьцаар нь шүргэлтүүлэх гэдэг юм лээ. Тэгэл нэг наачаал тэгэл аваад гисэн. Тэгэл ер нь одоо жоохон гонтгтээс яг энэ хажууд хүн ингээл хүүхдтэй байгаад хахаар би ингээл яа ингээл хүүхдтэй очмоор юм шиг. Тэгэл ядж байгаа тэгэхээр зангаа ингээд хайцлуулсан. Би тэрэндээ жоохон харамссан. Би ер нь бол тэгэхгүй юм санаж аягүй хэцээсэн. Гэхдээ болоогүй. Тэгээд яг хүүхдийн манд толгой зүгээр л миний хэрцээ яхав те. Тэгэл идэх чинь ингээд жоохон өөрийгөө тайвшруулчихсан. Ерөнхийдөө бол хасаргаа тал дээр тайдтэй ярьж өгье гэж бодож байна. Эхлээд бол өөрийнхөө буюу төрсөн ээжийн хасаргаан дээр хэдэн зүйл хэлж өгье. Одоо ер нь бол оюуталтай төрж байгаа ээжүүд бол ер нь яг эмнэлэгт байх хугацаанд юу яадаг штэ те нөгөө хасрагч гэгч нар маань ингээд цэвэрлээд өгчдөг штэ те тэрж угаасаа гэж цэвэрлэнэдэг аягүй хэцүү. Гэхдээ нэг 2 хоног болоод ер нь ээж хүмүүс ингээд цаанаасаа инстинктээрээ ч юм уу эсвэл ер нь ингээд нэг төрөө тавтан болохоор учиртай болчихж байгаа болохоор илүү нөгөө өөрийнхөө тордлогоог бас хийж чаддсан байх гэж би бодсон. Тэгэхээр ингээд тухайн оюутлаа төрсөн бол оюутлаа ингээд тамидинаар харьцах юм уу? Тамидинаар нэг 3-аас 4 хоног харьцаад магадгүй дараа нь идэрхэлт нь ингээд гайгүй болоод ирж гинэ гэх юм бол нөгөө эмэгтэйчүүдийн савнгаар угаадаг ч юм уу? Тэгээд явах хэрэгтэй юм шиг санагдсан. За тэгээд яг төрсний дараа 1-2 хоногт бол юу хамгийн чухал гэдэг шүү дээ. Хөхөндөө цүү оруулах бол хамгийн чухал. Тэгээд хөхөндөө цүү оруулахад яг яах вэ гэхээр нөгөө нэг гээд ер нь шингийн юм цай авах хэрэгтэй. Халуун бүлийн шингийн юм, халуун цай, халуун бүлийн уус, тэгээд шүлтэй хоолнууд цайд хэрэгтэй. Тэгээд ямар нэгэн байдлаар нөгөө сүү оруулах байгаа гэднийх гурилын мэдээд бол тийм юм билээ. Тэгээд ер нь угаасаа хүн болгон одоо мэддэг болсон баг те. Гэт аль болох гөрүүлзэх хөдөлгөөн сайжруулах юм идэх хэрэгтэй. Нөгөө оюуталтай байгаа. Тэгээд ер нь бол төрсний дараа ингээд артаг марцаг ер нь ингээд доод хэсэг маань ер нь өвчтэй байгаа болохоор аль болох ингээд бид цэцгэд ингээд хүндрэл учрахгүй байхаар тийм юмнуудыг идэх хэрэгтэй юм байлээ. Гурил бол нөгөө цавуулга болохоор ер нь ингээд жоохон барьцдаг юм шиг байлээ. Тэгээд аль болох мёгтой шүл ч юм уу тий. Эсвэл мёг болон мөөгтэй шүл гурилтай шүл одоо юу гэдэг нь тий. Дан нөгөө боо битэн энэ төр бол өөртөө тий. Гурилтай хоол бол бас өөр. Тэгэхээр аль болох гурилтай зэхэрлэг юмнаас жоохон татгалзах хэрэгтэй юм билээ. Нэг ингээд унтаал босоодох хэрэг ингээд хөхөн цүү орчдөг заяа. Чи сайн унтах хэрэгтэй. Сайн унтах юм бол угаасаа хөхөн цүү орно. Тэгэл нэг өглөө ингээд босоод ирсэн чинь миний ингээд хөх ингээд баг ингээд энээр ирээл ингээд тэгнэлтэйсэн заяа. Тэгээ би ингээд амар цүү орчт юм ах та гээл ингээд тэгсэн чинь ингээд нөгөө амар өвчөө орцсон. Би бүр ингээд сааж чадахгүй би баг мөөмөө саана гэдэг хөхөө саана гэдэг яг яад юм мэдэхгүй ингээд амар өвчтэй ингээд бүр ингээд цээжин дээр ингээд тэгнцэн юм гатуу хөхтэй болсон. Тэгээ тэрийг яг яах ёстой вэ гэхээр ер нь бол ингээд эхлээд сайхан би нөгөө YouTube-ээс амар их бичлэг үзээд эхлээд сайхан ингээд бүлээн жин тавих хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Яг өөрийнхөө туршлага дээр ингээд YouTube дээр угаасаа зөндөл яг энэ талаар нарийн заасан бичлэгнүүд байгаа. Тэнгууд нь би ингээд алчураа ингээд бүлээн усанд наргаж жагаад тэг ингээд эхлээд жин тавьсан. Тэгээд ингээд одоо энэ өхнийхөө энэ хэсгээс ингээд нөгөө үзүүрлэн ингээд зөөлөн юм одоо юм илэх, массажлах тий ингээд тойрог маягаар илэх, ингээд массажлах гэд иймэрхүү хөдөлгөөнөөр ер нь бол илүү одоо ингээд хөхөө гэж одоо хараа зөөлөлж жагаад хараа ингээд зөөл аргаар үзэж жагаад тэгээд ингээд хөхний толгоон хэсгээсээ биш араас нь ингээд шахаж ингээд сааж өгөх хэрэгтэй юм билээ. Тэгээд ер нь бол саагдана. За тэгээд ер нь бол хөх нь ингээд буглана гэдэг чинь бас аюу их аюултай. Тэгэхээр ингээд хамгийн эхлээд бид нар цүү ороход ер нь бол нөгөө ангир уураг гэж ярьдаг штеп. Ангир уураг ер нь бол ингээд шар шарунгийн юм шарсуу шиг
юм хөхнөөс чинь гарна. Тэрийг ингээд бүр ингээд бүгдээр ингээд сайхан зөөлж жоод ойр ойрхон саагаад ингээд суллаад ах хэрэгтэй юм лээ. Тэгэхгүй бол өөрийгөө яа гэж энэ хоётлоо яа гэж тэгээ ингээд хажуугаар нь бас хүүхдээ яа гэж тэнгуудлаа бас ахаад хөх маань өвдчих юм бол айгүй асуудалтай. Тэгэхээр ер нь ойр ойрхон л ингээд цаагаа зөөлрүүлээл ингээл жоохон хатуурсан хэсэг дээр нь жоохон бүлэнжин тавьж агаал гээл зөөлхөн ингээл хурууныхаа өндөгнүүдээр ингэж агаал жоохон үзүүрлэг араас нь үзүүрлэг ингээд саагаал тэг хэрэгтэй юм лээ. Тэгээ би ууг нэг өөрөө ингээ яг эхлээд ингээд сурна гэж айгүй хэцүү штэ тий. Тэгэнгүүт өөрөө ингээд сурахгүй юм шиг санагдаад ингээд саалтуур авчиж үзсэн байхгүй юу. Тэгээ би бас саалтуураар сааж чадаагүй. Автоматар нөгөө ингээд механикаар нь ингээд саалтуураар ингээд саалтурдсан чи ингээд миний хөхний толгойн ер нь жоох өвдөдсөн. Тэгээд нөгөө нэг манай гэр минийхэн ээж мэж ингээд нөгөө саалтуураар саахаар ингээд хүүхдийнх нь үгүй ингээд толгой нь ингээд ахад илийн олон нөгөө нэг шүрсдэг хэсэгтэй болчдөг гэсэн. Тэгэнгүүт ингээд манай хүчин бүр амар жоохон нэг л 800 төрсөн байхгүй амар жоохон тэгээд амар жижигхэн тэгээл ингээл хүүхдний ингээ хахад цацаад бас сүгээ идэж чадахгүй болчдөг гээд тэгэхээр за окей би зүгээр өөрөө ингээ дараглаа сааж би чадна гэж бодоод тэгэл хоёр хөө ингээл ээлжлээл хоолоо идчихэл саагаал хоолоо идэл 30 минут болоод ингээл жин тавьж байгаа саагаал массажлж байгаа саагаал тиймэрхүү байдлаар ер нь хөхөө жоохон арчилсан гэх юм уу. Ер нь бол хүмүүс яг тосмос түрхдэг гэсэн тэгтээ би бол түрхээгүй. Хөхний толгоондоо миний толгой бол нэг хайхтар бол хаагарч байгаагүй. Манай хүүхэд нөгөө магадгүй жоохон байсан болохоор эхэндээ бол нөгөө хөхөж чадаагүй. Би ингээд мөмөөс хаачаад фризерын завжаар нь холдог гэсэн байхгүй. Тэгээд дараа нь арай том болоод тэгээл ер нь өөрөө жоохон хөхөлдөг болсон. Тэрнээс бол баг эхний нэг сар бол мөмөө яг хөхөөгүй би өөрөө гараараа саасан. Тэрнээс бол нэлээд унтсан. Тийм байгаа. За тэгээд нөгөө нэг эмгтээчүүдтэй холбоотой гам барьна гэж ярьдээ шүү дээ. Хүүхдүүсэнд гараад өрөхгүй салхи авахгүй махгүй гэд. Тэр бол миний хувьд жоохон хэцүү байсан. Би өөр нь бол яг хичээсэн. Гэхдээ би нөгөө нэг эмнэлэгт хүүхэд маань ингээд инкубаторт байгаа учраас би 14 хоног шууд ингээд эмнэлэгт байж байгаа байхгүй юу. Тэгээд би тэр төрөг эмнэлэгт баг 3-4 өрөө салсан. Тэгэл ингээл зүгээр ингээл төрсэн ээж нураа ингээл нэг хоноо л маргааш нүгт аваа явчихдаг. Тэгэл би ингээл амар гарах юмсан гэдэг бодолтой байсан. Тэгэл ер нь жаах хэцүү байсан л да. Тэгэхээр ер нь гээд нөгөө яг байнга одоо карантинаас нь халуус гоожгүй. Тэгээд ингээд байнга нойлно гоё тэрхэн байхгүй гэдэг юм ингээд яг ингээд миний талаас бол жоохон тэр гам барих тал тэр жоох алдсан байж магадгүй. Гэхдээ би ер нь хичээсэн. За тэгээд ер нь бол ингээд хүүхдийн дутуу төрчгөр ингээд ер нь хүүхдийн дутуу ч бүтэн ч ингээд дутуугүй ч ингээд төрсөн ээжүүд угаасаа л тийм цаанаасаа юм санаа зовдог юм байна гэж би ойлгосон. Хүүхд нь ингээд нэг уулахаар ингээд бүгдээ ингээд басаал хэрддэг. Тэгээ яг өмчнөр нь гайгүй байна гэж тэгж хэлсэн ээж нар маань ингээд амар сайхан хүүхдээ хажууд тавцсан 50 унтаал. Тэгээ би тэгэхэд бол жоохон нойрны асуудалтай байсан. Тэгэл ингээд манай хүүхд яг яаж байгаа мэдгүй яг миний өрөөнд миний яг хажууд байхгүй болохоор ингээд би баг ингээд 5-10 минутын зайтай тийшээ очиж хараад тэгжсэн. Тэгэхээр ер нь жоохон нойрон дээр жоохон асуудалтай байсан. Би ингээд нөгөө хүүхдээ унтуулчаад завсраар нөгөөс унтаж чадахгүйсэн гэхиндээ. Тэгэл ер нь бол нөгөө сүү бас жоохон эхэндээ бол яг манай хүүхд нөгөө ингээл хэдхэн граммаар 3 граммаас эхлээл хоолж исэн. Ингээд сүгээс хажаад би ингээд чавдрын ингээл 3 граммаар чавдрын ингээл фризер шахаал тэгж өгдөг байсан. Тэгээд дараа нь нөгөө нэг хүүхд маань жоохон хоолноор гэсэн чинь ер нь бол би нөгөө нэг нойрны хэмнэл бүр алдагдчихсан. Би ингээд бүр сүлрэг унтаж чадах болцсон байсан. Тэгэхээр ээж өөрөө хаасрахын дээр юу анхаарах хэрэгтэй гэхээр нойрол авах хэрэгтэй. Нойрол саагаад авах хэрэгтэй. Тэгвэл стрессдэггүй, хүндэн сүү сайн орно. Ямар нэг юм санаа зовлт нь багсан ч гэдэм үү. Тиймэрхүү нойр ер нь бол хүний амьдралыг хамгийн чухал хамгийн одоо байх хэвээр нэгдүгээр тавих хэвээр амьдралын чанарт нөлөөлдөг тийм зүйл юм билээ гэж бодсон.
За ээжийн асаргаан дээр бол нэг иймэрхүү л байна. Тэгээд ер нь би ер нь ингээд тайм ярьчих ингээл. Гэхдээ ер нь хүн ингээд жоохон хурдан мартдаг юм байна. Яг яаж тухайн үед л ингээл би ингээл амар завгүй ингээл бүх юмыг ингээл ухаал ингээл нэг тухаал бичлэг үзээл хүүхд дээрээ хэрэгжүүлж үзээл тэгэл энэ тэндээс судлаад ер нь тэгжсэн. Тэгтээ одоо ингээд жоох мартсан байна. За тэр нь жоох. За хүүхдийн асаргаан дээр болохоор ер нь яг ямар байсан бэ? Дотоод төрсөн хүүхд яг ямар байд юм бэ гэхээр мэдээж түрүү хэлсэнчлэн инкубаторт байна. За инкубаторт ер нь биеийн байдал нь яг ямар байхаас шалтгаалаад хэд хоног вэ гэдгийг шийдэгддэг юм лээ. За манай хүүхд бол бас нэлийн жижигхэн төрсөн. Тэгээд ер нь нэлийн эрдэлтэй гэжсэн болохоор эмчнэр шууд эмчилгээгээ ингээд эмчилгээгээ ер нь бол ингээд шинжилгээнүүдээр нь үндэслээд ингээд эмчилгээний одоо хуваар төлөвлөгөө гэх юм уу гаргадаг. Тэгээд эхний байдлаар шууд ингээд эмчнэр судаар олцдог, уян зүү тавиад. Тэгтээ ингээд нөгөө дотоод төрсөн болохоор хүүхдийн судсан ч олддог юм л ингээд охиндоо нэг уян зүү тавих гэж амар хэцүү байсан. Ингээд хатгаал тэгэнгүүт аваа ингээд судсан орж ирээл тэгэл алга болж хагарч чинь. Тэгэл энд эндээс нь баахан хатгаал амар хэцүү байсан. Тэгээ ер нь хамгийн найдвартай судас бол энэ нөгөө гүрээний судас байсан гэх юм уу. Энэ арай бүдүүн. Тэгэд ер нь бол арай гайгүй танд автдаг. Ер нь бол уян зүг ер нь 50 хугацаа нэг 72 цаг байт юм лээ. Тэгэхэд бол манай хүүхдийн ихтэл нэг 48 цаг маяг болоод тэгээл нөгөө зүүнд гарцдаг. Тиймээсэн. Тэгээд эмчнэр ер нь бол нөгөө түрүүн эмчилгээ төлөвлөдөг гэдэгсэн шүү дээ. Тэрнийхээ дагуу судсаар нь олдог юм лээ. Яг эмчийн хяналтанд байгаа цагт бол одоо би ингээд яна сүгээрээ олж чадахгүй, татгаж чадахгүй ингээд нэг санаа зовоод авах бас хэрэггүй юм шиг санагдсан. Гэтэл ээжийн сүгүүд бол угаасаа л ээжийн сүү чи ангир уурга өгөх ёстой. Өөр хонхоор аль болох хооллох хэрэгтэй. Гэхдээ тэр нь болохоор эмчийн зааврын дагуу. Нэг юм уу 2 дахь хоногоос би хүүхдээ яг ингээд өөрийнхөө сүнээс хооллоод эхэлсэн. Тэгтээ эмчийн зааврын дагуу эмч грамын зааж өгдөг. Манай хүүхд бол 3 грамаас эхлээд ер нь бол 3 цагийн зайтай. Эхлээд 2 цаг байжгаад дараа нь 3 цаг болоод тэгээ грам нэмэгдээд тэгээд ер нь бол хоолндоо ер нь чигдрээд эхэлсэн гэсэн. Гэтэ тэр болтол одоо ингээд 60 грам уух хүртэл нь бол буцаж 3 руу унсан. Дээшээ 20 руу гарсан, 30 руу гарсан гэл айгүй тийм өөрнөлттэй байсан. Тэгэл тэр болгонд л бас ээжээс бас нэлээд чаленж шаардчихсан. За тэгээд хоёрдугаард нь гэх юм бол памперсийн ойр ойрхон салхих хэрэгтэй юм билэ. Би нөгөө нэг хөрчөө дугаас юу ч мэдгүй би ингээд юу ч мэдгүй л байгаа штэ нэг төрсэн юм чинь. Тэгээ би яг нэг төрсөн шөнө ингээд унтаа байжсэн чинь совлогч гэж надаар ой хүүхдээ чи памперсын сойл гээд юу яана одоо яадаг л одоо яах вэ гэд. Тэгээ яжаа манай хүүхд ийм хин заа юм ийм хин жижиг. Тэгэл би бүр ингээд хурц чадахгүй ингээд амар хэцүүсэн. Тэгэл ингээл 1-2 солиол ирэхээр ээж хүн чинь ингээл өөрөө инстинкт дээрээ гэх юм уу ингээл гарт ороод ирд юм лээ. Тэгэл бүксийн цэвэрлээл тэгэл памперсын солиол тэгэл ер нь бол нөгөө эмчнэрийн эмчилгээтэй уялдуулаад би өтгөн болон шинднийг нь хэмжих хэрэгтэй байт юм лээ. Тэнгууд эмчнэр ер нь эмчилгээгээ зөв явж гин үгүй юу одоо ер нь цаашдаа яах вэ гэдгийг дүгнэлтэн дээрээ одоо тэр хүүхдээ өтгөн шингэн хэр байна, давтамж нь хэр байна гэдгээс шалтгаалаад эмчилгээгээ цаашаа төлөвлөдөг юм байна гэж ойлгосон. Тэгэл би памперсын солих болгондоо л ингээл амьд солигчтай илээл бүртгүүлнэ. Тэгэл шээсэн байсан, баасан байсан, байгаагүй байсан гэдэг бүх юм нь ер нь бол хийлээд тэгээ бүртгүүлээд явдаг байсан. Одоо ингээд ер нь бол хүүхд ингээд арай гайгүй болоод нөгөө нэг дөрөв шприцээр ингээд сүгөө өгдөг байсан ингээд тэгсэн шүү дээ. Тэрэн дээр нэг анхаарах юм нь ер нь бол хүүхдийн нөгөө хүүхдэд өгж байгаа сүний температур нас айгүй чухал. Яагаад тэгж байгаа вэ гэхээр хэрвээ ингээд хит халуун өгөх юм бол хүүхдийнхээ амийг түлж чинь хит хөвдөө өгөх юм бол хүүхдийн гидсэнд үрчин. Тийм учраас ер нь бол ингээд би яг хэдэн градусд өгчээснээ бол би сайн мэдэхгүй байгаа. Та гэхдээ ер нь бол хүний энэ хэсэг дээр нь ингээд би өөрөө ингээд сүүгээ ингээд
сүүгээ саасан байгаа шүү дээ. Тэгээ тэрийг ингээд би өөрийнхөө хүүхдтэйгээ шилэн өгчөнд нь хийгээд доотлолт ингээд буцалсан устай, халуун устай одоо аяга ч юм уу бэлдээд дээрээс нь тэр нөгөө нэг яг тэр усан дээрээ тэр нөгөө угчаа ингээд хийчихдэг байхгүй юу? Угчтай сүүгээ. Тэгээд ер нь ингээд үзэж жагаад тэр угчтай сүүнээсээ энэ дээрээ тусааж үзээд энэ дээр яг халуунч хүүтэнч биш байхад хүүхэд идэхэд ер нь болно гэж манай зоологч нар зааж өгсөн болохоор ер нь тэгээд хоолдог гэсэн температурын бас тэгээд тодорхойлждаг байсан гэх юм уу. За тэрний дараагаар болохоор хүүхдийн шарлалт гээд нэг аюултай юм байдаг. Шарлалт ер нь бол аюу хэцүүдэг гэсэн би тэгтээ яг тийм хэцүүгийн сайн мэдрээгүй л дээ. Яагаад гэвэл манай хүүхд угаасаа эмчнэрийн хяналтанд байсан. Тэнгууд ингээд шарлалт хүүхд маань ингээд нэг өдөр аюу их уйлал унсан. Ер нь бол нэлийн уйлал унсан болохоор эмчнэр ингээд үзэл ер нь биеийн байдлыг ингээд хянаал манай эмч зөвлөгчнөр хянаал. Тэгээд окей энэ хүүхэд яг шарлалтны хөвгдөд энэ хүүхд угаасаа шарлалт гэдэг чинь угаасаа л ингээд ойлгомжтой ингээд нүдэн дээр чи ингээд шарлаад ирдэг хгүй. Тэнгууд тэрийг хэмжээ шарлалтыг нь хэмжээд тэгээд би нөгөө манай хүүхд инкубаторт байсан болохоор шарлалтын нөгөө ботон аппаратанд орсон. Тэгээд нэг өдөр бол ер нь нэг шөнө бол яг баг бүтэн орсон. Нэлийн шарлалт нь буухгүй буцаж уйлаад байсан болохоор нэг шөнө бүтэн орсон. Тэгээд шарлалтынх нь үеэр ер нь нөгөө нүдийг ингэж бас хааж өгөх хэрэгтэй гэсэн тэрийг бас анхаараарай. За тэгээд дараа нь гэх юм бол дотоод төрсөн хүүхэд маань ер нь ингээд өөрийгөө ингээд дулаацуулж чаддаг юм лээ. Тэгээд нэр инкубаторт байгаа хүүхэд дээр заавал тийм өслөг тийм одоо ингээд халаад нууц ингээд үс татдээ шүү дээ. Өслөг тийм юм өмсгөө ордог. Арай тийм даун, зөөлн тийм уцтай ордог. Яагаад гэхээр тэр хүүхэд чинь нөгөө нэг эмзэг төрсөн. Тэрэн дээрээ ингээ гадны одоо бохирдол ах юм бол бүр эмзэгшээд ер нь бол эрүүл мэнд бие нь одоо магадгүй сайжрахгүй байх боломжтой юм билэ. Тийм болохоор ер нь бол гараа маш сайн угаагаад хүүхдтэй хүрэхтэй тий гараа маш сайн угаагаад гараа ариутгаад памперсын солжаад гараа угаагаад хүүхдтэй буцаж хүрэхтэй ингээ гараа угаагаад гараасаа ариутгаад ер нь л айгүй тийм цэвэрхэн байх хэрэгтэй. Ер нь л төрсөн хүүхдтэр тийм байдаг шүү дээ. Тэгэхээр аль болох л бүр илүү цэвэрж байгаад хүүхдтэй ер нь бол өөрийнхөө ингээд ямар нэгэн бохир одоо нянг ч юм уу те одоо адглалын ээж нарын том хүмүүсийн хамт ингээ муу байгаа шүү дээ. Тэнгууд үнсгүй байх ч юм уу. Тиймэрхүү одоо арга хэмжээг авах хэрэгтэй юм лээ. Хүүхэд бол ер нь ингээд өөрийгөө сайн дулаацуулж чаддгүй юм лээ. Ингээд дотоод төрсөн хүүхд ялангуяа угаасаа инкубаторт байсан ч гэсэн ингээд үлгийдөөд хөлн дагуур нь гэрэл гэд байдаг шүү дээ. Ингээд халуунаа бариад ингээд гэрэл халуунаа барьдаг би гэрэлхний зураг оруулъя. Гэрэлх байдаг шүү дээ. Гэрэлх дотор ингээд яг халуун бүлэний тохируулсан бас хийгээд тэгээ хүүхдтэйгээ ингээд хөлн доороос ингээд бэгнэж өгдөг байна. Одоо шууд ингээд хөлн доор нь тавьж болохгүй магадгүй хүүхдэд өлөгдүүлсэн. Хараа жоохон халуун байгаад ах юм бол үлгийнх нь гаднаас бэгнэж өгнө. Нэг хосондоо халуун жин тавьж байгаа гэсэн. Хараа жоохон бүлээн температурын тохирсон байх юм бол үлгийн дотор нь даавныхын доор нь ингээд хөлөнд нь ер нь хийж өгдөг байна. Гидсний дүүрэн гэж бас асуудал байдаг. Гидс дүүрхээр хүүхдээс айгүй их тавгуутэд. Тэгээд хүүхд яагаад гэхээр нөгөө ингээд байнгын юм хэвтэй байдалтай байгаа. Хэвтэй байдалтай байгаа болохоор бид нар ч гэсэн ингээд хоол идчихэл хэвтэй л ах юм бол ингээд хоол ингэхгүй ингээд гидс тахаагаал дүүрэн шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан хүүхдэд ер нь бол гидсний дүүрэн бол эхний 1-3 сард нэлээд тохиолддог юм байлээ. Тэгээд гидсний дүүрэнгэн дээр нь яаж анхаарах вэ гэхээр инкубаторт байгаа хүүхдийг бол нөгөө нэг ингээд боцоогоор нь авах юм их боломжгүй. Тэгэхээр нөгөө нь бас бүлээн зин тавьчихдаг байсан. Дотоод төрсөн хүүхдүүдээс. Тэгээд тэр нь яадаг вэ гэхээр та ийм нэг жижигхэн савтай юм нэг наатар мэдхүн юм одоо арай нэг юм зөөлөн одоо туслын наатар гэх юм уу шилэн самаагүй. Тэгээд тэрийг болохоор бас нөгөө нэг яг сүүгээ халааж байгаа юм шиг халуун устай савн дээр ингэж хийгээд ингээд жоох ингээд гой ингээд даалханд ингээд яхад бүлээн болгоод тэг хүүхдийн гизэн дээр нөгөө нэг даавных нь гаднаас ийгээд өгчнө. Тэгэхээр хүүхдэд ч бас хоол ингээл бас сайжраад ирдэ шүү. Гизийн юм ер нь дулаан байлгаад ирэх юм бол хүүхдийн хоол ингээл сайжраад ирдэг. Одоо хоолыг сайн шингээхэд туслах тийм
будааны дээр мэргээд янз бүрийн юм бас байд юм билий. Тэгээд гидсний дүүрэнгч бас нэлээд асуудалтай. Би нөгөө нэг охин бит хоёр за ашгүй нэг юм 14 хоног эмнэлэгт дөнгөж төржээд 14 хоног эмнэлэгт байгаад тэгээд гэртээ гараад мөм иддэг болсон байсан байхгүй. Тэгээд 7 хоноод тэгээд буцаа бит хоёр эмнэлэгт хэвчсэн. Тэгээд яг тэр нь юу болсон бэ гэхээр нөгөө гидсний юм гөрөлт хөдөлгөөн байхгүй. Хоолой шингээж чадахгүй болсон. Тэгээд ер нь бол нөгөө нэг эхлээд нэг өдөр ингээд гуйлгсан байхгүй. Эхлээд сүүгээр амар гуйлгчаад дараа нь ингээд юм бор юмтай юм шиг. Тэгээд тэр нь ингээд пас шиг юм шиг ингээд гуйлгсан. Тэгээ бүр шокнд ороо тэгээ яаралтай очиод үзүүлсэн чинь юу яасан. Гидсний нөгөө хүчил гидсний ер нь ингээд хоолой шингээж чадахгүй ингээд зогсон байдалд орсон байна гэд. Тэгээл бас дахиад эмнэлэгт хэвтэйл юу яасан. Амжилтыг хэлгэсэн. Дахиад 7 хоног тэгэл миний охин ч аваа мөмөө өөрөө иддэг болсон байсан. Тэгэл буцаал нөгөө нэг шипрезерээ холдог тийм болсон. Тэгээд тэр бас аягүй гонигтайс. Тэгэл тэр гидсний тэр нөгөө нэг ингээд өгчл цогсон байдал ингээд удаа үргэлжлэх юм бол хүүхд угаасаа тэгээд нөгөө хоолой шингээж чадахгүй тэгээд ер нь асал амнасанд нь эрсдэлтэй юм элэ. Тэгэхээр хүүхдийнхаа гидсний дүүрэнгийг сайн гаргаж явах хэрэгтэй юм элэ. Би бол аминдаа л гаргах юм их сурсаа одоо ингээл бичлэг үзээл, массаж хийгээл, доош нааруулаад, шар тосоор таслал, массажлал, тами тайм хийгээл. Тэгээдсэн ч гэсэн би яг чи яаж чадаагүй. Тэгэл буцаад эмнэлэгт хэвцэн. Гэхдээ ер нь бас нөгөө дотоод төрсөн хүчөө өөрөө угаасаа л эрсдэлтэйгээ тэгсэн штэ. Тэгэнгүүт буцаад яг шинжилгээ нь одоо 2 дахь удаага эмнэлэгт хэвтэж шинжилгээнүүдийг ингээд аваад ингээд эмчнэр маань ингээд зөвлөгөө хэлэхэд манай хүүхд бас багталтай болж таарсан. Ер нь бол дотоод төрснөөсөө үүдээ тэгсэн байх гэж тайлбарласан. Тэгээд бас багталтайгээд тус сэлбүүлээд тэгээд манай хүүхд ер нь ингээд тус багталтаасаа болоод нөгөө нэг илүү бас нөгөө хоолой шингээж чадахгүй тиймэрхүү зүйл бас болсон. Тиймэрхүү бас шалтгаантай байсан юм лээ. Ер нь бол тусаа сэлбүүлээд хоолоо ингээд тогтуулаад тэгээд сайхан массажлаад гидсийн дулаан байлгаад тэгээд ирсэн чинь ер нь бол буцаад гайгүй болсон. Тэгээл тэрнээс хойш ер нь бол нэг эмнэлэгт очиагүй. Ер нь би ч жоох уучраалсан хүүхэд маань ер нь илүү дээр илүү сайн болсон. Нөгөө нэг бас нэг чухал юм байдаг шүү дээ. Хүүхдээ усанд оруулах. Ер нь бол яг уу эмчнэр маань ингээд зөвлөхдөө хүүхдийг бол ингээд өдөр болгон ч юм уу те эсвэл магадгүй нэг өдөр өнжөөд оруулахад ер нь хүүхэд тэнхэрх нь бойцох нь хурдан байдаг гэж надад хэлсэн. Яг нэг өдөр бас сайрвал оруулж чадахгүйсэн юм аа. Яг нэг өдөр болгон оруулж чадахгүйсэн. Нэг өдөр өнжөөд ер нь бол оруулж ирсэн миний хувьд бол тэг манай хүүхд бас л юм жоохон. Тэгэл би энийх үндэ ингээл толгойг энэ дээр барайл энийх үндэ ингээд тавиал ингээл ус гойжуулуулаад тэгээ угаачдаг байсан. Нөгөө нэг бүр эхлээд яг жоохон болохоор ингээд байнд ингээд орж чадахгүй. Тэгэл ингээд гарын дээр тавьж байгаа газ угаагаал. Тэгээл ер нь бол юм өрөөний температур, усны температур бас чухал. Өрөөний температур бол нэг 27-оос 28 байх хэрэгтэй. Усны температур бол 37-оос 38-аас хэтрэхгүй байх хэрэгтэй. Хүүхдээ идэхгүй бол түлж штэ тий. Хүүхдээ усанд оруулах хугацаас нэг 5-8 минутаас хэтрэхгүй байх хэрэгтэй гэж үздэг юм л. Тэгэхгүй л нөгөө хүчин даарчин. Ер нь бол эхний ээлжинд насаргаанууд бол ийм л байсан. Тэгээд бас нэг чухал юм гэдэг юм бол хүүхдээ гурвалжин үлгий дээрээ гэж эмчнэр зааж өгдөг. За миний өнөөдрийн ярих зүйлс бол ерөнхийдөө нэг иймэрхүү нэлээд хэдэн минут болчлоо. Тэгээд таньжаагаад хэрэгтэй гэсэн юмнуудыг оруулнаа. Тэгээд ер нь ингээд хүмүүсээс асуулт авах юм бол би бас дараагийн бичлэгэн дээр оруулаад явнаа. Bye.